M-pop Entertainment News-ийн Rock Pop-ийн булангаар үзэгчдийнхээ хайртай дуучин Монголын pop хатагтаа Саран Туяатай уулзулж байна. Ингээд та бүгдээд маш олон сайхан мэдээллийг хүрэхэд бит хоёр бэлэн болсон. За сайн яваад ирсэн үү? За сайн явж ирлээ, сайн сууж яв. Гайхалтай сайн сууж илаа. Явсан хүнээс сураг сонс гэдэг юм билээ шүү дээ. Таны явсан сайхнаас чи яриагаа эхлэе. Олон сайхан зүйлсийг сонирхолтой зүйлс болов уу? Ер нь бол яг бид нар нөгөө амралтаа хүүхдүүдтэйгээ амраад ингээд төлөвлөсөн байсан. Тэгээд Америкт бас манай олон найз нар манай миний фэнүүд одоо сонсогч фэнүүд минь олон амьдардаг учраас би очих дуртай. Тэгээд баруун эргээр Калифорни баруун эргээр л ерөн Америкийн баруун эргээр аялсан. Сан Франциско, Лос Анжелес аялаад амраад ирсэн. Тэгээд тийм дундаа бас Сан Францискод манай хамгийн одоо халуун фэнүүдийн цугларалт хамгийн их байдаг учраас Оклендын Азийн соёлын төв гэж байдаг юм байлээ. Тэгээ тэр төвд би ч 12 онд тоглолт хийжсэн. Тэгээ тэр төвд уулзалт хийсэн. Одоо уулзалт концерт гэх юм уу, нэг мэдээч хэрэг уулзалт хийчихэд нэг ч дуулахгүй байх гэж явах. Гэхдээ ямар ч байсан уулзалт хийгээд гол нь ер нь бол ямар уран бүтээлч хүн бол фэнүүдтэйгээ их ойрхон байдаг. Тэг үе үе жоохон хооронд холбосон ч холдоод байгаагаа мэдрэх юм бол үе үе уулзаж одоо апдейт хийх гэх юм уу. Дээрэс нь бол тэр уулзалтан дээр бас ганцхан бид нар ярилцахаас гадна миний 30 жилийн тоглолтын одоо юг тайм үзсэн. Одоо ямар шүү болсон, хичнээн хүн оролцсон тэр талаар бас 20 минутын нэвтрүүлэг үзүүлсэн. Тэгээ нэг зүйлийг ярмаар санагдлаа. Одоо яг та анх ингээл анхныхаа дууг дуулж эхлээл арт түмэндээ хүргэж эхлэхэд тухайн үед байсан одоо хүмүүс яг тэр үед яг оюутан байсан тий. За 10 жил байсан. Жохон охин байсан. Тэр энэ хүүхдүүд ингээл таны дууг ингээл сонсоол яваал тий. Тэгэл одоо сая ч гэсэндээ та ингээл Америкт нэгдсэн улсад фэнүүдийн уулзалт хэлж ингээл тэгэхээр хүмүүс Саран Туяагийн фэнүүд тийм хамгийн үнэнч фэнүүд байдгийн байна лээ гэж ярьдаг. Ингээл өөрийг нь дагаал тий. Хаана юу найзлаал тэгэл ингэдэм билээ. Яг тэр тийм байдаг уу? Ер нь бол аюул та одоо нэг миний нэг фэн бас залуу байна л та. Одоо биш дуучин Саран Туяагийн уран бүтээлийг биш шүтдэг. Тэгээд нэг юм шинэ жилийн үеэр л дээ их завгүй байсан. Тэгэл 2-3 машин юу ягаал ишин тийш нь явуулсан. Тэгээд би яаруу машин ирдэггүй. Тэгэхээр нь би гараал такси барихгүй юу. Тэгсэн чинь тоглолт руу явж исэн үү яалаа. Тэгсэн чинь тэр залуу би яг такси идэггүй. Тэгтээ та суучих бид нар хүргээд үгүй гээл те. Тэгээ явж ирсэн. За ерөн ингээ явж ирсэн чинь ерөн та хааврхийн гэсэн би нэг телевиз очих хэрэгтэй бичлэгтэй гэсэн чинь та ерөөсөө миний машиныг аваад яв. Вау. Өөр танихгүй хүний машиныг би шууд унаа явах нь шүү дээ. Тэгэл за би ийм л их итгэдэг юм байна энэ хүн те. Бас миний одоо фэнүүд гэдэг. Тэгээ баярлаа гэдэг би замдаа буусан л та хүргэсэн нөгөө юу хүрэх газараа. Тэгээд ерөн бол фэнүүдийг бол би бас тэр өөрийнхөө пэйж дээр бас хэлжсэн. Манай фэн клубын одоо сүүлийн одоо админууд байгаа л та. Тэд нар мань ярьж ирсэн. Ер нь бол дуучин Саран Туяа бол өөрийгөө хайрлаач ч гэдэг юм уу биш шүтээч гэж ерөөсөө өөрөө хүсдэггүй. Зүгээр ер нь энэ фэн клуб бид нар бол өөрсдөө цаанаасаа ингэж дуучин Саран Туяагийн одоо уран бүтээл одоо тий хувийн хоног хүндлээд ингэж зохион байгуулагдчих байдаг юм аа гэж. Тэгэд яг одоо бас хүнийг сэтгэлийг татах дээрэс нь энэ хайрыг татчихад бас хариуцлага даана гэдэг ч бас аюу хүндэлтэй. Тэ одоо ингээл том хайр шүү дээ. Хүн сэтгэлээ чинь ингээд барай явна гэж. Тэгээ заавал анзаарах болно, тэ хариу барих болно, сэтгэлийн бас дэмэхгүй болдгоо. Тэгээ тэр бол аягүй чухал. Тэгээ би өөрийнхөө пэйж дээр ч гэсэн хэлжсэн түрүү нэг насны юм ярьжсэн шүү дээ. Тэгээд би ингээд нөө пост хийхдээ ингээд хэдэн насны хүнд одоо миний пост мань хүрч ийна гэд судалгаа хийгээд үзсэн чинь би 18-аас 65 насны хүмүүс гэл тэ ингээд ээж байхад гэхэд хамгийн их хүрсэн нь 25-аас 34 насных нь амар хүрдэг юм билээ шүү дээ. Хамгийн их илүү одоо сонирхдаг гэх юм уу те. Тэгэхээр бас ингээд би бол одоо за би ингээд 40 хэд юм чи миний үеийнхэн л ингээд намайг дагаад тэгэхээр бас надаас арай бага. Тэгээ зарим нэг тийм бол манай ээж аав айгүйх сонсдог. Миний ээж сонсдог, аав сонсдог ч гэдэг юм уу. Тэгснэ сүүлдээ би бодохгүй энэ хөрхи ээж аав нь сонссоор байгаа төвчээр орцсон юм байна. Тэгээд ер нь бол тэр бас их чухал байдаг юм билээ. Тэгээд би өөрөө бас жоохон тийм уучлаараа нэг тийм амар юм нөгөө рекламны пауз биш л те. Амар ингээд рекламны пауз байж чаддгүй. Тэр бол миний хувь хүний одоо юу гэдгийг онцлог л баг уучлаараа. Одоо өчнөө жил дуулчаад сураагүй юм. Тэгээ миний өмнөөс рекламдад байдаг учраас би магадгүй Монголын хамгийн их медиа телевиз те FM радио өдөртэй
сонингуудтай хамтран ажилладаг болохоор тэд нар маань миний өмнөөс хамаг ажил хийдэг учраас энэ сарамжаагийн чи алдаршуулах, нийгэмдэг таниулах юм чинь манай медиа л хийж байгаа шүү дээ, тий. За яста явсан хүнээс нилээдгүй буу хаална гэдэг шиг хоёлаа сонь сайхан сонслоо. Одоо гол юм нь үзэгчдтэй хүрэх гэж байгаа юм нь аргагүй амраг гэд сайхан тоглолт маань тоглох гэж байгаа гэдэл зүгээр шуураад л гараа явчлаа би чинь. Тий, ер нь бол бас нэг тоглолтын тэр нэг юм 30 жилийн өмнө тоглолтноос хойш ер нь тийм тоглолт их тийм хорхоо хурж эхэллээ. Тэгээд ер нь бол дээр үе тоглосон тоглолтууд ерөөсөн нэг мө хоёр удаа тоглолдог. Тэгэд мартагдчихдаг ч гэдэм үү. Тэгэл дахин энэтэй тоглолтоо тоглоосоо гэж хүсдэг. Тэгээ яг энэ утгаараа надад энэ тоглолтыг найруулсан найруулагчаараа дахиж найруулах тавилах тийм болцоо гарсан. On and off production on боттой 30 жилийн өмнө тоглолтоос эхлээд ажиллаад байна бид нар. Тэгээ яг энэ дээр бол бас бидний хүсэлтийг хүлээж авч цаг зав гаргаж бас on and off production ах маань одоо аргагүй амраг тоглолтыг тавья гэсэн одоо найруулж тавья гэсэн зөвшөөрөл өгсөн нь сэтгэл их үйг байгаа. Тэгээд corporate convention hall концертны зааланд одоо энэ гайхалтай тий түрүүний 30 жилийн тоглолт бас ихгүй болсон. Яг тийм хэмжээний тэгээд яг тэр аргагүй амрагийн одоо тэр үеийн дуунууд аргагүй амраг цомогт орсон. Усууд бодоод тахта ер нь манай фэнүүд зарим нь одоо тэр цомгийг мартцсан ч юм уу мэддгүйсүүд бол дан ардын дуу дуулна гэж ойлгоод байгаа шүү. Үгүй л дээ тэр чинь pop дуу ихтэй шүү дээ. Чи хин юм бэ? Чи алцахгүй, сэхүүн салхи гэд хайрын бурхан гэд гол pop дуунууд нь орсон байдаг байхгүй. А тэр дундаа хажууд нь бас нөгөө би чам таартай лусан шаргуун явуулган шүү. Тэгээд тэгээ нөгөө хоолоосгүй дээ боролого мэн гэл. За тэгээд дэрэс нь нүгэл буян киноны дуу энэ хүүхнүүд үү аргагүй амраг гойлонгоо гэх. Тэгээ энэ дээр нь бас ер нь бол мэдээч хэрэг монголчонгоо маягийн маягийн тийм сюрпрайзууд оруулна. Энэ дээр бол тэгэл морин хорийн чуулгын квартетууд байгаа, ятхын квартет байгаа. Тэгэл сонин бас шийдлүүд байгаа. Манай уламжлал ёсоор рандомын залуучууд оролцож байгаа. За дээрэс нь манай Чожо орно. Тэр нөгөө хаврын ганц зулиас гэд хийт болоод байгаа дуу маань клип нь хийгдэж байгаа. On and off production зургийг авсан байгаа. Тэгээд одоо ямарч байсан клип нь амжиж гарах нүггүй. Гэхдээ би бол нөгөө сайн бүтээл гараасаа гэдэг үдээс бол нэг яруулахгүй байгаа. Тэгээд миний 30 жилийн бас манай найз нарын бэлэг одоо энэ клипийг ивент итгэж бэлэг барьсан. Тэгээд манай Blue Dragon компани Бачрал инх чаргал байд найз байна. Энэ эрхийг бэлгэлсэн байгаа. Тэгээд ер нь бол тэгээд ингэж байхгүй сонголт өгч байгаа. Сараа чи нэх гоё аялал ах уу, аяллаар явж ингэж амрах уу те? Эсвэл уран бүтээлдээ ивент итгэдэг ах уу гэхлээр би би одоо клипэл хэлхий гэсэн. Тэгэхээр ер нь уран бүтээлчд бид нар бол ер нь бараг л хаамар унах ч юм уу одоо том сайхан одоо тансаг хэрэглээ идэх юугаа хасаад уран бүтээлдээ л мөнгө оруулдаг гэдгийг л бас хэлчихэл гэж бодоод байна л та. Ер нь бол энэ чинь нэг амттай тайшаал шүү те. Тийм болохоор л үзэгчд арт түмэн маань л үргэлжид л одоо урлагийн хүмүүстэй хайртай байдаг байх гэж бодож байна. Жишээлбэл одоо манай юу байна? Төрийн сорилт болд маш их тийм уран бүтээлтэй бас хайр найргүй хөрөнгө зарцдаг, цаг зав цацуулдаг. Тэр бас юу бол манай одоо бол залуу биш дунд үеийн уран бүтээлчдүүд донд бас байна шүү дээ. Тэр бол бас их гоё шүү. Авуушт чанарууд байна. Манай ерөн ихэнх бас хамтлаг дуучид бас их уран бүтээлтэй хөрөнгө мөнгө цаг зав зарцуулдаг. Тоглолтын ер нь тов гарсан нь тоглолт маань хэдэн толох вэ? 2 сарын 10-нд 19 цагаас баасан гараглал юм байл л дээ. Тэгээд 19 цагаас тэгээд бүх тасалбарууд нь бүр зарагдаад бүр эхэлсэн. Тэгээд нэлээд зарагдсан байлээ шүү. Тэгээд тикетсэг имэн лөө ороод шууд фейсбүүкээр ч мөрөөл харахад ер нь тэгэл гараад ирж илээ билет худалдаж авах. Тэр нэг амар юм аа. Дээр үе тоглолт хийх гэж шиг гэдэг байл шүү дээ. Хүүе өстө нэг урилга бичнэ гэж нэгээс ажил. Тэгээд үгүй заавал чамаас авах гэдэг юм үү. Сайн суудал муудлаг өгөөч. Сүүлдээ тоглолт хийх биш нөгөө юм юу болцсон. Билетний зохион байгуулагч болсон. Тэгээ одоо тэр проблемнаас одоо ангиж ирсэн. Тэр асуудал байхгүй болсон. Тэгээ тикетсэг имэнийхэн бол бас маш их тийм уян хатан бодлого явуулдаг. Тэгээд тасалбаруудыг хурдан хүргэж өгч яадаг болохоор би бол миний хувьд бол айгүй сайхан санагддаг тийм. Одоо энэ та зүгээр дуулахаал хий гэж штэ тий. Тэр нь бол би дуулахаал хийж чинь тэгээд манай соёлын төвөргөөч нь их гоё манай соёл эрдэнэ гоё танхимд өрөөдөө штэ. Тэгээд бас жил болгон ер нь миний бүх тоглолтуудад ер нь соёлын төвөргөнд ажилд орохоос өмнө ч гэсэн одоо дандаа урлагийнхандаа бид надад бол их дандаа тусалж
өөрөө тасалгаан гаргаж бэлтгэл хийлгдэг байсан. Тэгээд бас 5 тухтай өрөөнд бэлтгэл хийнэ гэдэг чинь бол хотын төвд чинь бол маш том нөхцөл л дөө. Тэгэл бас одоо л уламжлалт ёсоор бол соёлын дөрөвөндөө бэлтгэл хийгээл байж байгаа. За маш сайхан мэдээллийг өгсөн эрхэм Саран Туяа танд баярлалаа. Тий баярлаа. Тэгэл бас танахантай бас дандаа байнга ойрд уулзаагүй айгу сайхан байна. Тий. Тэгээ одоо цагаан сар болох чи би ер нь цагаан сарын өмнө би заавал тоглоно гэж боддог. Тэгээд 12 онд би цагаан сарын өмнө Сеул тоглож ирсэн. Аргагүй Монгол айлгуугаа тэгээд 17 онд одоо ингээд Аргагүй Америкаа тоглох гэж байна. Тэр над миний хувьд бол сэтгэл их догдолж байна. Яг тэр үеийн уур амьсгал яах бол гэж би өөрөө ч гэсэн тэгээд догдлоо. Тэгэл одоо манайхаа бас хамт догтлоо шүү. Хамт догтлоо. Тэгээд өнөөдөр бас ерөн дуучин Бэ Сарамтуя гэдэг пэйж бас ордог байх л та. Тэгээд энэ хэд хоногудад бүр лайк нь бүр хэдэрч хэдэн мянгаар нэмэгдчих шүү гэлээ. Тэгээд бас уран бүтээлийг ерөн нэг удаад байхгүй бас нэг дор нийгээд байх нь зөв юм шиг үлээ шүү. Бас цагаа олсон гэх юм уу те. Тэгээд ерөн бол дараа нь тэрний дараа бол би Америк нэгдсэн улсад амьдарч байгаа монголчуудаа Чикаго хотноо бүр хэдэн сараас жилээс хойш уулзаагүй гэдэг 6 хотуудаар явж аялна гэж бодож байгаа. Тэгээ Англид, Европоор ус тоглоно. Урлагийнхан маань үргэлж цаг үетэйгээ уралдан ажилладаг хүлээ. 2 сарын 10-нд Аргагүй Амраг тоглолтыг хийх гэж байна. За тэгэл тэр үед чинь л одоо өстой жинхэнэ хүн болгон дуулаад л явдаг байсан хийт дуунууд маань яг тэр тайзнаа амьлах нь ямар гоё вэ? Өмнөөс нь сэтгэл догтлчлаа. Үзэгчдээ энэ мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна. Хөтлөгч Гэрлийн хувьд энэ бол M-pop Entertainment News-ийн Rock Pop юм байна.